Тэгэхээр яг юуны төрөнд нөгөө нэг бизнес эрхлэхэд чинь айгүй хэмжээний процесс болдог шүү дээ. Одоо нөгөө гэрчлэгээ дүрм журмаа аавн, зөвшөөрлөө аавн, тэгээд тэр чинь бүртгүүлний тэр айгүй хэрэгтэй байдаг. Заримдаа бүр ингээд би одоо яг өөр бизнес эрхэлж байгаа хүний хувьд бол бараг заримдаа шантармаарч юм шиг санагдах юм үед айгүй их гарлаа. Тийм залхмаар за зөвөр ингэж яхаар зөвөр мөнгөө 20% таа бараг бонд ч юм уу аваад хадгалж исэн бараг хамаагүй л амар байгаа байхгүй тий. Тэгэхээр тиймэрхүү айгүй их процессууд байдаг байсан үйл явдлуудыг нэлээд бас багасгасан болов ийм өөрчлөлтүүд орсон болов гэж бол харж бол болохоор байгаа. Тэгэхээр манай одоо Учрал ерөнхий сайдын хэлж байгаагаар бол шууд бизнесээ бол эрхлэе. Тэгээ дараа нь бол одоо нөгөө нэг бичиг баримт юмнуудаа ингээ бүрдүүлээ. Тэгээ тэнд одоо шаардлагадах одоо юмнуудыг нь хамаагүй ингээ багасгаад өгч байгаа. Зарим нь захимжуулаад өгч байгаа. Заавал ч нөгөө нэг одоо ажлын хажуугаар төрийн үйлчлэгээнээр ингээ очиод авдаг шүү дээ. Тэр процессуудыг ер нь бол хөнгөвчлсөн гэдэг утгаараа ер нь бол жижиг дунд бизнесүүдийг хэрцэнгуйс дэмжсэн ийм өөрчлөлтүүд орж байгаа болов уу гэсэн ийм зөрөгтэй бол харагдаж байна. Тэгэхээр тэр бол бас хамгийн түрүүнд нь одоо мэдрэгдэх нөлөө болов гэж бол харж байна. Нөгөөдгөөс яг тоон утга талаас нь аваад үзвэл яг сонирхолтой өөрчлөлтүүд. Тухайлбал одоо нэг иргэний хувьд бол жилдээ 2 сая төгрөгийн хүртэл ямар ч байсан гэдэг татвар дээр жишээлбэл өөрчлөлтүүд нэлээд багтаж орсон. За хувийн орлогын албан татвар дээр ч гэсэн өөрчлөлтүүд орсон гэсэн нэг ийм мэдээлэл явж байгаа шүү дээ. Энэ дээр бас жоохон тодтогч яг. За юун дээр бол хууль дээр бол 2027 оноос эхлээд бол 2027-2028 гэдэг хоёр шатлалтай аргаар бол одоо нэг татварын өөрчлөлт орж байгаа. 2027 онд бол зөвхөн хөдөлмөрийн доод хэмжээ одоогийн байдлаар 792 мянга дээр татвар авахгүй. Тэрнээс дээшээ дээр бол 10% татвар нь бол явж байгаа. 2028 оноос эхлээд бол 2 саяас дээшээ дээр бол 2 сая хүртэл 1% татвар гэж бол явж байгаа. Тэгэхээр яг шууд нөлөө нь бол бидэд бүр дараагийн жилээс л эхлээл бүр мэдэрдэж эхлэх байх л та. Энэс зүгээр ингээд тооцоолоод аваад үзэхэд одоо Монгол улсын бол одоо голч цалин болны 2,263 мянга орчим дээр бол байгаа. За яг энэ голч цалинтай байгаа хүмүүсийн хувьд бол 2027 онд бол 10% татвар нэг 6.5% болж ер нь бол буурч байгаа. Тэгэхээр нэг 4% бол ингээд татварын өнгөлт эдэлж байна. 28 оноос эхлээд нөгөө 2 сая хүртэл дээр 1% татвар аваад ирэхээр бол 1.7% татвар л ерөөхдөө бол төлж ирнэ гэсэн үг байгаа да. Тэгээ энэ ингээд дүн маань бол ингээд багаар ингэж явж байгаад ингэж өсөж байгаа. Тэгээ дээшээ ирэнгүүт нь 10% л төхөд ирчихэж байгаа. Тэгэхээр орлого өндөртэй хүмүүстээр бол нэг төдийлөн тийм татварын өвдгийн өөрчлөлт бол байхгүй. Орлого багатай хүмүүстээр бол нэлээд бараг зарим тохиолдолд бүх татвараа хөнгөлүүлэх юм хэмжээний өөрчлөлтүүд бол орж ирж байгаа. Тэгэхээр яалтчгүй нөгөө иргэд дээр бол нийт дүнгээрээ жилд бол нэг 2 сая 200 300 орчим мянган төгрөгийн татвар ер нь бол одоо хөнгөлөгдөж байгаа гэж ойлгож болохоор байгаа. Гэтэ яг энэ бол нөгөө иргэн талаас нь бодож байгаа тийм. Тэнгүүд эдийн засаг дээр бол одоо нэг харж байгаа зүйл юу вэ гэхээр энэ одоо эдийн засгч үнэгүй мөнгө гэж бол байхгүй шүү дээ. Харин нэг иргэн болгон 2 сая одоо жилд 2 сая 300 бол хэмнэж байгаа. Тэгээ Монгол улсад чинь ажил хийж байгаа сая 400 мянган иргэн байгаа. Ингээ үржүүлээд аваад үзэхэр чи эн чинь одоо бараг 2 их 80 төгрөгийн хөнгөлөлт гэдэг зүйл явж байгаа байхгүй. Тэгээ энэ мөнгийг хэн төлөх юм бэ гэд бодохоор энэ бол одоо төсвийн орлогоос л буурж орж ирнэ. Тэгэхээр төсвийн орлого 2028 оноос эхлээд ийм хэмжээгээр буурж орж ирж байгаа. Тэгэхээр тэгж буурах учраас нөгөө үе шаттайгаар өөрчлөлтийг тавьсан байх л да. Тэгэхээр төсвийг бол мэдээж одоо намрын чуулганаар 9 сарын 1-нд дүргэн барьж шүү дээ. Тэгэхээр бас тэр тооцоолыг мэдээж оруулж бас тооцоолсон байх л гэж нэг үнцэг харагдаад байгаа шүү дээ. Тий, одоо угаасаа тооцоосоор аргагүй л дээ. Тэгэхээр нөгөө юу харагдаж байгаа гэхээр нэг бол одоо нүүрсний орлого, зэсийн орлогыг өндөр гэж таамаглана. Тэр чинь бол өөрөө эрсдэлтэй шүү дээ. Олон улсаас аягүй хамаардаг. Тэгэхээр яг яах ёстой вэ гэхээр одоо энэ намар танилцуулах төсвийн урал дээр бол одоо ерөөсөө орлогыг биш зардлыг л нэлээд бууруулж оруулж ирэхгүй бол одоо өөр арга бол байхгүй. Үгүй бол тэгэл бид аягүй л өртөө дахиад бас боломжит орон зай бол урсгал зардал дээр нэлээд харагддаг шүү дээ. Ялангуяа засгийн газрын өргөн барьж байгаа төсвөр бол урсгал зардлаа нэлээдгүй хэмжээгээр хувь хэмжээгээр бууруулж чадвал эргүүлээд тэр нь бас нөгөө талдаа зах зээлийн тодорхой орон зай өндөг бас нөхөх юм боломжууд байна. Тэгэхээр хоёлоос жидүүд талаас нь буюу одоо жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэг эрхлэгч талаас нь бас харъя л да. Тэгэхээр бас энэ дээр бол татварын нэлээдгүй хөнгөлтүүд орж ялангуяа нөөтийн босго бол өөрчлөгдлөө. За дээрээс нь дахиад 2.5 тэрбум баха тий бас аж ахуйн нэгжүүдийн нөгөө урлагийн албан татвартаас өөрчлөлтүүд бас орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар нь бас жоохон тайлбарлая. Юун дээр нөөт болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлтүүд бол ялч аж ахуйн нэгжүүд дээр бас тодорхой хэмжээний дэмжлэгийг бол үзүүлнэ л дээ.
Тэгээ яалтчгүй одоо ингээд бизнес эрхлэл яваад ирэхэд ялангуяа жижиг дунд бизнес дээр бол яг хамаг ингээд олсон орлогоо татварт ингээд өгöd байгаа мэдрэмж ер нь бол аж ахуйн нэгжүүдэд айгүй одоо төрдөг. Тэгээ тэр нь одоо яалтчгүй л ягаад тэгэхээр ажилчныхаа одоо нэг 12.5% гэдэл нь өөрөө компаниас бас 11.5 гэж 20 толчин орлогын албан дээр чинь 10 орчим үгээл 30 эдэл чинь ингээд нөөтн гингүү чинь бараа нөгөө борлуулалт болгоноос 10 үгээл тэнгуү чинь бараг л бараг 50-60% ч юм уу төлөөд байгаа юм шиг мэдрэмж яг ер нь бол аж ахуйн нэгжүүдэд ер нь бол төрдөг. Тэгэхээр энэ дүнгууд бол тодорхой хэмжээгээр бол буурж бол өгч байгаа. Тэрний яг орлогын албан татварын дэд бол нэг талаасаа бол одоо дэмжлэг гэж бол харж байгаа. Гэхдээ яг нөөт гэдэг бол зүгээр миний хүний хувьд бол энэ чинь нөгөө нэмэгцэн өртөг дээрээ төлж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр яг нөөтийн шууд нөгөө босхийг нь өсгөх бас яг зөв шийдэл үгүй юу гэдэг дээр бол жоохон эргэлзээтэй байгаа. Магадгүй яг нөгөө нөөтийн хувь хэмжээ ч юм уу те тэд нар дээр хөнгөлтүүд байх байсан бол хамаагүй илүү дээр байсан болов уу гэж бол боддог. Гэхдээ одоо 50 сая чинь шууд нөгөө 400 сая дээр болгоод өсөгчж байгаа нь өөрөө нөгөө зарим улсын хурлын гишүүдийн тайлбарлаж байгаагаар бол даалт эдийн засгийг энэ чинь өөрөө дэмжих юм нөлөөтэй. Яг аж ахуйн нэгжүүд төр чинь бол нөөтийг төлсөн ч гэсэн зөрүүлээд тийм хэмжээний одоо нөгөө худалдаа авалт хийж ивэл тэр татвараас хөнгөлөгддөг шүү дээ те. Тэгэхээр иргэдээс ялгаатай нь бол 100% ядаж буцааж авах боломжтой юм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр ингэж шууд босхын нөгөө дүнгийн өсгсөн өөрөө зөв үгүй юу гэдэг бол жоохон юм эргэлзээтэй зүйлтэй бол харагдаж байгаа. Иргэд дээр бол бид хэд чинь 2% лавдаг шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол өөрчлөлт орох бол хамаагүй одоо иргэдэд бол үр дүнтэй болох. Өдөрөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол бас 10% байгаа шүү дээ. Түүнийг бол 1.5 тэрбумаас гэдгийг 2.5 болгож сая өсгсөн гэдэг нэг юм бас мэдээлэл явж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас нэг юм аж ахуйн нэгжүүдээ бас томрох үйл ажиллагаагаа илүү одоо өргөн цар үрээтэй болох тэр талаар ч нэлээд дэмжлэг боллоо гэж харагдах байна. Хэрвээ төсвийн орлого дааж чадвал энэ бол хэрэгтэй л аж ахуйн нэгжүүдэд бол хэрэгтэй л дээ. Гэхдээ нөгөө татварыг бууруулснаар шууд бас зардал гэж бодох үгүй бас үгүй юм шиг байгаа даа. Ягаад тэгэхээр татварыг хөнгөлж өгснөөр бизнесүүд томорно. Бизнесийн үйл ажиллагаа улам сайжирна. Улам компаниуд ингээд ийм үйл ажиллагаа эрхэлж эхэлнэ. Тэгэхээр тэр компаниуд ч бас татвараа төлөөд эхэлчихээр зөрүүлээд нөгөө нэг шинээр бий болох аж ахуйн нэгжүүдээс авах татвараараа одоо энэ нөгөө бууруулсан хэмжээг бас төхөж болно л да. Тэгэхээр тэр бол ялцчгүй эдийн засгт хамгийн илүү хэрэгтэй юм зүйл болох учраас яг тэр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бууралт дээр бол бас яг бизнесүүдийг дэмжиж өгснөөр бол эерэг нөлөөтэй байх болов гэж бол харж байгаа. Тэгэхээр тухайлбал нөөдөр бол одоо яг бодит кейс дээрээс ингээ харахад яг нөөтөө төлөгч компани бас буцаага төгөөг авдаг шүү дээ юу тийм. Нөгөө нөөт төлөгч болж амжаагүй байсан компани хоёрын хоорондын харилцаан дээр нэг нь нөөт төлөгч байхыг шаардаад байдаг. Нөгөөх нь яг нөөт төлөгч болоогүй байдаг. Тэгэхээр одоо энэ 400 саяын босго бол би бас энийг илүү сайн шийдэж өгөө гэж харж байгаа. Яг тэгэхээр бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож байгаа тэр одоо гэрээний төлбөр дээр бол харьцангуй одоо нөөт төлөгч компани заавал нөөт төлөгчтэй харьцах гэдэг шаардлага нь нөгөө талаа нөөт төлөгч биш байсан ч гэсэн тэр үйлдвэрлэл үйлчлэгийг бас авах боломжийг бас бүрдүүлж гэж үнэ гэсэн яг давхар бизнес эрхлэгчийн нэг тийм үнцэг бас харагдаад байна л да. Тэр тал дээр бол яг хаа тэгэл нөгөө нөөт яг компаниас л өөр юм байлээ л дээ ер нь бол одоо яг ийм түүхийд айгүйх худалдаж аваад тэгээд юм үйлдвэрлэдэг компаниудын хувьд бол нөөттэй авах нь бол илүү ашигтай байгаад байгаа байхгүй ягаад тэгэхээр тэр чинь нөгөө нэг буцаад хөнгөлөгдөөд ингээд явчихж байгаа. Яг бүр өөртөө 0-1 баялагийг бий болж байгаа нүүд дээр бол арай өөр те. Тэр чинь нөөтийн хөнгөлөлт бол явахгүй. Тэр чинь ингээд л төлж байгаа татвар юм шиг л ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг компани болгон дээр кейс бай кейс өөр бол санагдаж байгаа. Нөгөөдгөр бас нийгмийн даатгалын тухай хуулиудаас дагаад өөрчлөлт орж байгаа юм хөтөлбөрүүд бас харагдаж байгаа. Тухайлбал оюутнаас одоо нийгмийн даатгалын шимтгэлийг авахгүй байх. За мөн тэтгэврт гарсан хэдий ажиллаж байгаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа тохиолдолд бол бас мөн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч жишээ нь давхар өгөхгүй байж болох тэр заалтууд бас орсон харагдсан. Энэ тал дээр юу нэг би нэг эдийн засгч болохоор нөгөө дандаа улсын хэмжээнд за эн чинь яаж энийг аффорд хийж чадах вэ гэдэг тэр тал айгүй хамгийн түрүүнд бодогдоод байдаг байхгүй. Тэгээ уг нь одоо би жишээ нь өөрөө ч гэсэн цалин олж байгаа л юм шүү дээ. Тэгээ нийгмийн даатгал дээр айгүй хэмжээний л мөнгө төлөөд байгаа. Тэгээд компаниасаа ч гэсэн ажилчдаа нийгмийн даатгал ингээл төлж байгаа. Амар их зардал гараад байгаа. Тэгээ тэр нь ингээд буурж байгаа гэхээр яг нөгөө бизнес эрхлэгч түүнийхэн зүгээс бол амар ингээд тий айгүй таатай яг хүлээж авах гад байдаг. Гэтэ яалтчгүй нөгөө талд нь ингээд тий макро эдийн засгийг харахаар эний чинь бид хэд яг аффорд хийж чадах юм уу гэдэг ингээд шууд яг асуудал орж ирж байгаа байхгүй. Нийгмийн даатгал чи өөрөө одоо ингээд нөгөө татвар нас бүрдэхгүй улсаас нэг их найдын татаас авдаг тий тэгээ одоо бид чинь тэтгэврийн нөгөө реформ хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ систем чи одоо намайг жишээ тэтгэвэр гарах үед би
би чинь идэвхтэй байж чадах уугүй юу гэдэг хүртэл юм асуултан дээр л ирж байгаа ийм одоо нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Тэгэхээр яг ч засгийн газар үүнийг тооцоолж мэдээж хөдөлж байгаа байх л гэж. Тий одоо тооцоолоос л айгүй нарийн тооцоолж энийг яг дөнгөөлөлт нь шийдэх юм гаргаж ирээгүй юм оруулж ирсэн бол нэр үнэхээр асуудалтай л хэцүү санагдаад байгаа. Гэхдээ одоо тэр бол орж ирсэн байх гэж найдаж байна. Тэрийг бидэд бас 9 сарын хурал одоо нөгөө төсвийн хүрээний мэдээллүүд тооцоолол дээр бол илүү нарийн харах болов гэж найдаж байна. За баярлалаа бид студид Үнэт Инновation компанийн гүйцэтгэх захирал мөрөдөө ярилцлаа.